бид бол диссэн, зөндөө хүлээсэн, тэвчсэн, одоо бол үнэхээр тэсгэл алдаж байна. Үнэхээр бол амьдрал хэцүү болж байна. За бид бүхэн өнөөдөр сая төгрөг нэмүүлэхийн төлөө яаж ингэж хичээж зовж байгаа хэлээ. Тэгтэл одоо дээд албан тушаалтаа сайд дарга нар тэр бум их наятаар нь ярьж байна. Тэдний идэж уусан мөнгө бол дандаа тэр бумаас дээш хэдэн их наятаар Монгол улсын төсвийг тэр чигээр нь ингээд эзэн уусан бид нар өдөр болгон энэ мэдээлэлээр олон нийтийн сүлжээгээр мэдээллийг хэрэгслээр бол харж байгаа. Миний бие бол эмнэлгийн нийтлэг үйлчлэгээний албаны ажилтны төлөөлөл эрүүл мэндийн яамны бодлогын дандаа гадуур үлддэг энд ажилтаа албан агчид ажиллаж идэг. Та бүхэн санал нийлэн тийм ээ? Эмнэлгийн асрагч, үйлчлэгч, сантехникч, мужаа, инженер, нэгтлэн, нэрв бид нар дандаа бодлогын салбарын бодлогын хажууд ард үлддгээрээ совилогч бол робот биш юм аа. Совилогчийн үнэлгээг дээшлүүлээ. Ганцхан совилогч биш. Би бас эмчнэрээ маш их хайрладаг. Эдгээр маань өчнөн олон өдрийн ажлыг өчнөн олон цагийн ажлыг жижүүр хийж байж, илүү нэмэлт ажил хийж байж нэг арай бидрээс илүү цалин авдаг гэдгийг бол бид нар хардаг. Үнэхээр яагаад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ ингээд үнэлгээ болчихсон. Яагаад алтан гартай юм бол, яагаад авалсны бурхад юм бол эднийгээ хайрладгүй, үнэлдэггүй болчихсон юм төр засаг юм бэ, юм цөмөн цаг юм бэ. Нүдэ нэ. Чихэн ангаадаг. Цалингаа нэм. Биднийг сонс. Нүдэ нэ. Чихэн ангаадаг. Цалингаа нэм. Биднийг сонс.